Эрдэнэ үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын холбоо мэдээлэл технологи автоматжуулалтын цэхийн ажилуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын хэсэг. Хэсгийн эрхэм зорилго нь ажилуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын удирдлагын систем, хянах хэмжих хэрэгсэл автоматикийн тооног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагааг ханган ажиллахад оршин. Ажилуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын хэсэг нь 1979 онд ажилуулах бабаргийн харьяанд Эрдэнэ экспресс лаборатори болон тип автоматикийн 4 групптэйгээр байгуулагджээ. 1982 онд технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цех байгуулагдахад цехийн бүртгэнд орсон. 2000-ад оноос техник технологийн шинжилтийг орчин үеийн програмчлагддаг логик контроллерыг үе шаттай нэвтрүүлснээр удирдлагын автоматжуулалтын системийн найдвартай ажиллагаа хүчин чадал нэмэгцээр ирсэн. Siemens, Schenck, Honeywell, Allen Bradley, Yokogawa, ABB, Aries, Dell, Cisco, Festo, Kron, Grand Post зэрэг хэмжит удирдлагын дэлхийн шилдэг брендийн хянах хэмжих хэрэгслийн автоматикийн болон удирдлагын автоматжуулалтын системийн оног төхөөрөмжүүд ээж дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бүрэн нэвтэрч технологийн процессыг хянаж удирдсаар байна. Ажилуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын хэсэг нь технологийн автоматикийн 5 групп, техник хангамжийн 1 группт нийт 46 ажилтнтай. Үүнээс хэсгийн дарга болон 2 тэргүүлэх инженер, 5 тоног төхөөрөмжийн засварын мастертай. Ээлжийн гормоор хянах хэмжих хэрэгслийн автоматикийн засварчин, электроник инженер 2 ажилтныг 24 цагаар ажиллуулж, ажилуулах үйлдвэрийн үндсэн хэсгүүдийн технологийн програм хангамжийн удирдлагын автоматжуулалтын системийн тасралтгүй найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Технологийн автоматикийн группүүдийн ажилуулах үйлдвэрийн нутаглан баяжуулах хэсэг, өөрөө нутаглах хэсэг, утсан тээвэрлэх хэсэг, шүүн хатаах хэсэг, уралжин хэсэг гэсэн үндсэн хэсгүүдийн 5000 гаруй хянах хэмжих хэрэгсэл автоматикийн тоноглол гүйцэтгэх механизм буюу автоматикийн доод шатны тоног төхөөрөмжийг хариуцсан ажилладаг. Утлан тээвэрлэх хэсгийн техникийн автоматжуулалтын групп нь ажилуулах үйлдвэрийн Schenck загварын бүх туудан дамжуургуудын жингийн үйлчлэл, тохиргоо, бэлэн байдлыг хариуцсан. Мөн бутлан тээвэрлэх хэсгийн хөтрийн агуулгуудын түвшнүүдийн хэмжүүр, бодлууруудын түвшний болон температурын хэмжүүр, шатлалын хувирагчид, туудан дамжуулалтын арга барил, металл илрүүлэгчид зэрэг хянах хэмжих хэрэгслийн автоматикийн тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг хариуцаж ажилладаг. Өөрөө нутагт хэсгийн техник автоматжуулалтын групп нь өөрөө нутагт хэсгийн 4 секцийн 8 температурын хэмжүүр, гарал оролтын усны зарцуулалтын хэмжүүр, зумпны түвшин, уралжин насоос, хоо тугнагчийн хэмжүүр, үүсгэх механизм, эргэлтийн усны хаалт, түвшин зарцуулалт, Siemens загварын туудан дамжуургын жин, металл илрүүлэгчид, жижиг ботлууруудын температур, түвшний хэмжүүр, хэдэр циклоны даралтын хэмжүүр, хацах ботлуурын даргын хяналтын төхөөрөмжүүдийн ажиллагааг хариуцсан ажилладаг. Уралжин хэсгийн техник автоматжуулалтын групп нь уралжин хэсгийн уралжин агуулгах савнуудын температур, түвшний хэмжүүрүүд, хоо уусвал бэлтгэх термүүдийн усны зарцуулалтын хэмжүүр, даралтад дагаарын компрессоруудын температурын төхөөрөмж, унтаглан баяжуулах хэсгийн термүүдийн температурын мэдрэгч, чохоо уусмалын хаваарлах үүсгэх механизм, чохоо агуулгын хэмжүүр, унтаглан баяжуулах хэсгийн термүүд болон секцүүдийн урагш тугнах насоосууд, автомат хаалт зарцуулалтын хэмжүүрүүд зэрэг төхөөрөмжүүдийн ажиллагааг хариуцсан ажилладаг. Шүүх хатах хэсгийн техник автоматжуулалтын групп нь шүүх хатах хэсгийн молибдены болон зэсийн бажмын шүүх хатах 6 дартлах шүүхтүүрүүдийн хянах хэмжих хэрэгслийн автоматикийн төхөөрөмжүүд, бажимлын чаануудын түвшний хэмжүүрүүд, хичээлийн насосны удирдлагын сигнал, өдрүүлэгчийн хэмжүүр, даралтад дагаарын хэмжүүр, хаалтууд, хаягдлын аж ахуйн болимгийн шугамын даралтын болон зарцуулалтын хэмжүүр, хаягдлын насосуудын даралтын хэмжүүр зэрэг төхөөрөмжүүдийн ажиллагааг хариуцсан ажилладаг. Нутаглан баяжуулах хэсгийн техник автоматжуулалтын групп нь нутаглан баяжуулах хэсгийн нутаглах термийн оролт гаралтын усны хэмжүүрүүд, хэдэр циклоны даралтад хэмжүүрүүд, өвлөн баяжуулалтын 6 сект, телевизийн 2 сект, молибдены 2 сект түвшний хэмжүүр, хаалтны гүйцэтгэх механизм, агаарын урсгалын зарцуулалтын хэмжүүр, автомат хаалт, гэрийн гар удирдлагын контроллер, блок, дэлгэц, зумпуудын түвшний хэмжүүр, насосны катафны төлөвийн сигнал зэрэг хянах хэмжих хэрэгсэл автоматикийн тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг хариуцсан ажилладаг. Техник хангамжийн групп нь удирдлагын автоматжуулалтын системийн дээд шатны төхөөрөмж буюу програмчлагддаг логик контроллерыг сервер операторын ажлын станц, хяналтын панел, дэлгэц, технологи, мэдээллийн дотоод сүлжээ, тэдгээрийн цахилгаан хангамжийн UPS, хүчтэй баригч төхөөрөмжүүдийг хариуцсан ажилладаг. Ажилуулах үйлдвэрийн технологийн автоматжуулалтын хэсэг нь үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо 90000, үнийн нөөцийн менежментийн тогтолцооны 30400 багц стандартуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилуулах үйлдвэрийн технологийн параметрыг шинээр үүсгэх процессыг зураглавал хэрэглэгчийн хүсэлтээр болон өөрийн төсөл хөтөлбөрөөр ирүүлсэн параметрыг шинээр үүсгэх сандыг хэсгийн техникийн нөхцөл бололцоо сэлбэг хэрэгслийн хэмжээнд судлаад хэрэг боломжтой байвал зохиол бэлтгэлийг хангаж угсрал тохируулахын хэсгээр утас кабелийн угсралтын ажлыг гүйцэтгүүлж өөрийн группүүд болон монтажийн програм хангамжийн группт уламжилж
удирдлагын автоматжуулалтын системийн болон мэдээллийн бааз дээр боловсруулагдаж бэлэн болсон сигналыг байнгын хяналт техникийн үйлчлэгэнд оруулж тухайн мэдээллийг баяжуулах үйлдвэрийн тухайн хэсгийн технологич болон оператор, машинист, баяжуулагч нарын өдөр тутмын шуурхай ажиллагаанд хүлээлгэн өгснөөр параметрийг шинээр үүсгэх процесс дуусна. Тус хэсгийн үе үеийн бүтээч хамт олноос олон тэргүүний ажилтнууд түрэн гарсан бөгөөд 2023 оны байдлаар хөдөлмөрийн гавьяаны Улаантүргийн одонгоор 1 ажилтан, Алтан гац одонгоор 7 ажилтан, хөдөлмөрийн хүндэт медалаар 7 ажилтан, Эрдэнэ төлөвлөрийн хүндэт дэвтэрт 3 ажилтан, Трекогийн нэрэмжит шагналаар 1 ажилтан, хөдөлмөрийн авраг 10 ажилтан. Орхон аймгийн хүндэт тэмдгээр 6 ажилтан, Ям агентлагийн хүндэт жуух хүчээр 25 ажилтан, салбарын тэргүүний ажилтнаар 30 ажилтан тус тус шалгарч чагнагдсан өндөр амжилттайгаар ажиллаж байна.